Цэнгэр сумын Удандын ам гэдэг газар талаар Алтан дорнод Монгол газар гэсэн хоёр компани алт олборлож эхэлсэн. Гэвч алтаа олборлож дууссан удаа нөхөн сэргийлдэг ажлыг хийхгүй одоо ингээ хаяа явцсан. Ийм тохиолдолд ер нь хууль эрх зүйн талаар ямар арга хэмжээ авдаг вэ? Тэгвэл энэ уулуурхай дайлгын алтны шороорд ашиглаж байгаа газруудыг нөхөн сэргийлэлт хийсэн үгүй юу гэдэг дээр бол нэлээд анхааралтай ханддаг болсон байна. Ер нь Монгол улсын хэмжээнд 2010-11 онд нөхөн сэргийлэлтийг хаягдсан газруудыг тооллого юм явсан байж байгаа. За энэ нөхөн сэргийлэлтийг тооллогоор бол нийтдээ нэг 20 аймгийн 4256 га газар нөхөн сэргийлэлт хийдэг хаягдсан байна гэсэн тооцоол гарсан байж байгаа. Энийн нэг нь бол энэ Архангай аймгийн Цэнгэр сум Будантай аймагт одоо ашиглах боловсруулж Алтан дорнод компани үйлчлэг байгаа. За тэгээ Алтан дорнод Монгол компани биш энд бол бас Монгол газар компани хэд хэдэн компаниуд байгаа. Энэ дээр бол одоо байгаль орчинд орчуулсан хохидлыг нь тооцсон байж байгаа. Тэгээ цаадагийн байгууллагч шилжүүлээд 40 гаруй иргэн аж ахуйн нэгж байгууллага одоо хэрэг үүсгэн ингээд явж байгаа. Сэргээл тэгдэг орхисон компаниудад ер нь байгаль орчин ногоон хүртлийн яамнаас ер нь ямар арга хэмжээ авагдаж байгаа вэ? Юу нөхөн сэргээлтээ одоо байгаль орчны хохирол гэдэг юм дотоодод байна гэж хэлж байгаа тийм. Хэдийгээр хохирлоо одоо нөхөн төлтөн згсэн нөхөн сэргээх үүргээс олж ирсэн. Эзэж чөлөөлөгдөхгүй тухайн ашиглах бол боловсруулж байна чинь. Тийм ч учраас одоо Алтан дорнод Монгол компани энэ нэлээх нөхөн сэргээлт хийсэн гэж үзсэн. Одоо бол над яг тийм эцсийн тэтгэврийн хэмжээтэй нөхөн сэргээлтийг ингэсэн байна гэсэн дүгнэлт бол ирээгүй. Энийг бол бас орон нутгийн очоод үүсдэг сайн тодруулах хэрэгтэй. Ер нь бол ойлгож байгаа бол Алтан дорнод компани бол нэлээд нөхөн сэргээлт гэдэг 2012 төвшөнд хийгдсэн гэж үзэж байгаа. Тэгээ нөхөн сэргээлтээ тэгсэн гэсэн хийцэн баталгааг одоо яаж мэдэх вэ? Ярихад бол ер нь нөхөн сэргээлт хийчлээ гэдэг баталгаа юу болох юм бэ гэдэг асуулт гэж бодохгүй байна. Ер нь бол нөхөн сэргээлтийг хүлээж авсан акт гарснаар нөхөн сэргээлт хийгдсэн байна гэж ингэж тооцсон. Энэ актыг одоо тогтоох хүнийг бол аймаг эсвэл сумын засаг дараа одоо захирамжаар ажлын хэсэг гарч акт тогтоох эрх нь үүсдэг.